За оны сүүлийн өдөр 2025 оны 12 сарын 31 аль хэдийн 365 хоног болчлоо. За миний хувьд бол TIV дэлхий алгасаж аялсан байна. Тэгээд тогтмол цариландаа орлогоос гарсан байна. Шинэ орчинд ирсэн байна. Бөөрс хэлсэн. За ингээ ярихад бол агай амархан гоё сонсогдчихлаа л та. Сая болохоор манай аав над руу залгаад TIV дэлхий алгасаж аялаад цалинтай доктортой ажилдаа мөрдлөө тэр ажлаасаа гараад тэгээ одоо гэртээ ирэх мөнгөгүй болцсон юм уу гэж байна. Тэмээ би мөнгөгүй болцсон байна. Тэгээд хүүхдийг маань бас явуул гэх нэ. Тэгэхээр явуулах гал гээл хэлчлээ. Тэгэхээр амьдралын ямар ч мөчлөөг одоо дараагийн шилжилт рүү орох нь угаасаа нэг жоох юм өөрчлөлтөнд орж байгаа шүү дээ. Би ямар нэг ийм урсгалаас нөгөө урсгал руу орж байгаа ш. Би бүр шал ондоо гадраас нөгөө тийшээ явж байна. Тэгэхээр өөрчлөлтөнд орхон тодорхой би энэ өөрчлөлтөнд зохицохын тулд эвдэх ёстой шүү дээ. Өнөөдөр би гурвалжин дотор амьдарч байсан бол одоо би дөрвөлжин болохгүй явж штэ. Тэгэхээр би өөрхийн энэ гурвалжин байдлаа авдаа дөрвөлжин болохгүй явж штэ. Тэгэхээр энд цаг хугацаа орно, энд мөнгө төгрөг орно, энд ер нь эрчим энерги орно. Тэ бүх зүйл л орно штэ. Тэгэхээр яг өнөөдөр одоогоор бол би одоо тийм хүссэн хэмжээний санхүүгийн орлоготой тийм ажилдаа бүр ингээм амар тогтмол ингээ туршлагдсан хүн ерөөсөө биш. Би дөнгөж анхлан суралцах явж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ цаг үеийг бол одоо манай аав ээжээр ах матан садан ойлгохгүй байх л та. Ах дүү нар манай ойлгохгүй байх та. Зүгээр бэлэн бисээ ажиллаа. Зүгээр л ингээл орхиод гараа авчдаг нь яг ямар учиртай юм бэ гэл гайхаад намаа миний тэнгийг гайхаа сууж байгаа хэл та. Тэгтээ хамаагүй шүү дээ. Энд чинь миний л амьдрал өстэй. Би л өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа. Би л өөрийгөө өөрөөр ингэж зохион байгуулахгаа ингээ явж гин. Илүү сайхан амьдрал руу хизээч хүн би одоо ингээ мууti, дорооти, сул дорой бай гэж хизээч тэм шийдвэр гаргаж явдаг л эцтэй. Илүү л сайхан амьдрий, илүү боломж байна. Би энийг чадах юм байна гэсэн өөрчлөлтийг харчаал явж байгаа илгүүтэй. Тийм бидтэй. Би бол хүмүүсийг тэгж л өөрчлөлт хийдэг байх гэж бодчих. Тэрнээс би сул дорой болъё. Би хинч биш бай гэж бодоод өөрчлөлт хийдэг байх гэж бодчих. Тэгэхээр өөрчлөлт айгүй хэцүү байдаг юм байна. Хизээч юм чи амар гоё өөрчлөлт хийж байгаа юм уу? За мэ гэдэг өгдөг юм байхгүй шүү. Байхгүй шүү. Тэгээ ялангуяа хамгийн ойр дотны те ээж аав гэдэг хүмүүс бол одоо хүүхдүүд ч гэсэн бараг ойлгодог юм байл шүү дээ. Тэгэл би энийг харуулах ёстой. Тэгээ жоохон цаг хугацаа надад өгөх хэрэгтэй байна. Хүн угаасаа нөгөө ажлын байран дээрээ ингэж нөгөө тасан цогцох одоо тэрэн дээрээ ингэж амжилт гаргах нь бол нэг 6 сар шүү дээ. 6 сарын дараа бол би чинь нэг иймэрхүү төрлийн ажил хийх юм байна. Энэ иймэрхүү асуудал дээр ингэж тулдсан байна. Тэ даван тулдсан байна гэдэг мэдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би дөнгөж 3 сар болж шүү дээ. Ажлаасаа гараад 3 сар. Гүй яах вэ? Тэгэл би л өөрийн шийдвэр гаргасан шүү дээ. Хинч намайг одоо чи тэг гэж юусэн хэлээг байхгүй. Тэгэхээр аав ээжийнхэн дэргээд өндөр тогтмол цалинтай орлоготой цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа. Окей, гоё л энэ л та. Гоё энэ. Амар штэ бүр гэр орон санаа зовх юм байхгүй. Цалин мэлэн одоо нэг ажилдаа санаа зовх юм байхгүй. Аль хэдийн ингээд нэг гарт орсон тий. Тэгээд яг үнэхээр тэрэн дээр одоо ингээд өсөн нэмэгдэх дараагийн карьерийн зам байхгүй штэ. Тэг яах юм тэгээд хобби инженер, ахлах инженер. Тэгээ өөр ямар карьер аа. Тэгээд би хобби инженер боллоо. За ингээд ашиглалтын инженер, ахлах инженер болоо. Тэгээ миний цалин нэмэгдэх юм уу? Би тэгээ хүссэн мөрөөдөлтөд очих юм уу?
Үгүй шүү дээ би зөвөр амар л гоё 50 л амьдрах байх. Гэтэ манай инженерүүд ерөөсөө хизээч нэг ажилтаа ингэж зохистгөл хүмүүс л дээ. Ер нь бол дандаа нэмэлт орлогоо дандаа цалингаас гадар ямар орлогод байна вэ гэдгийг ингээд хараа явж идэх хүмүүс идэв штэ. Эрэгтэй хүмүүсийн хувьд. За жишээ нь миний хувьд тэгвэл инженерээр ямар нэмэлт орлого их. AutoCAD програм дээр би сайн зурдаг. Тэглээгээд би яг яах юм. Тэгээ тэр нэг миний мөрөөдөд байгаа тэр нэг айгүй гоё амьдралыг яг бүтээх юм уу? Үгүй байсан юм аа, үгүй байсан. Тэгээд аав ээжийнхээ дэргэд бахаар би нэг нөхөр мөхөрт болно гэсэн ойлголт юу байхгүй юм бэл. Агуу хотлаа. Үнцэнгүй бид юм бэлээ штэ. Тэгэхээр үгүй би одоо өөрийнхөө амьдралыг би болгомоор байна. Би харамсаж амьдрмааргүй байна. Юунд хүрэх гэж байгаа тэр нэг мөрөөдлийнхаа юм руу бас жижиг гэж ойртож үзэн байна. Үнэхээр бас мөнгө олж болтгүй бас үдчмэр шүү дээ. Ямар хүмүүс нь тэг амарлаг мөнгөний хэрэгчлээтэй баяжаал те өөрийн гисэн ингээл давхар бизнесүүд давхар хийгээл яаж амьдраад байгаа Улаанбаатарт ч юм. Тэгэхээр өнөөдөр хэцүү байгаа. Өнөөдөр мөнгөгүй байна, орлогогүй байна. Тэлээгээ би ирээдүйд мөнгөгүй байна гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Юмс өөрчлөгдөн. Бүх юм өөрчлөгдөн. Тэгэхээр жоохон цаг хугацаа орноо. Надад итгээрэй л гэж хэлмээр байна гэж өөртөө зүгээр. Надад итгээрэй. Тэгээд энэ бичлэгийн маань их манай хоёр үзэхгүй л ахал та. Гэхдээ яг тэг би ч бас нэг ингээл намайг ойлгохоор болоорой энэ тэрийг уянгалж чадахгүй. Манай энэ үеийнхэн нэг аав ээжтэй нэг уянгалал ярьдаг хүмүүс бол биш шүү дээ. Тэр кинонд гардаг ч те би битэйгээ ярилцаал би бинийхээ үгийг сонсоо. Үгүй бүгдээрээ л загнадин шүү дээ. Өөрсдийнхоор нь байгаа хүн төлөө уралдсан шүү дээ. За тийм байна. Тэгэхээр за одоо ер нь л 26 бол бүр шал ондоо жил байх болно л гэж би бодож байгаа. Би шал ондоо салбар руу орсон. Би юу хийж чаддсан бэ гэдгийг мэдэх гээд ингээд өөрийгөө бас хариад ороод ирсэн. 26-ны 12 сарын 31-нд би нэг ингээл суухгүй байх гэж үзэж байна. Би аль нэг газарт те өөр газарт очсон. Өөр зүйлийг төлөвлөсөн явж байгаа ах гэж үзэж байна. Тэгээд би нэг Чингис хааныг айгүйх боддیں۔ Чингис хаан анханасаа тэр 8 шаргамаар алдж явах үедээ би дэлхийг эзэлнэ гэж явуулах те. Ирсэн тийм бодол байгаагүй бах. Зүгээр тэр үед чи бас яаж аим гарах вэ гэж бодож ирсэн биз дээ. Тэг яг хизэнээс дэлхийг эзлэхэ гэж боддог болсон юм болоо. Эсвэл бүр дэлхийг эзлэн ч гэж боддгоо явж исэн юм болоо. Их сонирхолтой байгаа сте. Тэгэхээр зүгээр алхам бүртэл ахиж явсан л туршлагууд л харагдаад байгаа юм зү. За эхнээс нь одоо юу гэдэг тангуудыг дараа нь алтан орд улсыг дараа нь одоо тэгэл явсан л хэлхүүтэй бодол цаашаага тий. Тэрнээс би дэлхийг эзэлнэ, би дэлхийн талыг эзэлнэ гэж анханасаа тийш бодож төрөхгүй байх л гэж бодож байна. Тэгэхээр би магадгүй хийх юм ямар өндөрлөг төрснө төсөөлөхгүй байна, мэдэхгүй байна. Гэхдээ би өнөөдөр би орлохгүй байгаа. Би маргааш сантиметрээр үрдэг хүн болох гэж тийм л зорилготой явж штэ. Тэрний цааталт өөр ямар баялаг байгаа би мэдэхгүй. Тэр өөр юугүй эзэмших гэстэй бас таашгүй. Дэлхийн ороогийн бүх хэд баялаг хүмүүст хүрэлцээтэй. Тийм болохоор би зөвөр алхам урдаа байгаа ингэ саадуудаа тулаал авчи. Тэгэл болоо. Тэгэл ямар ч гэсэн гол нь би нөгөө одоо дахиж юм цалингийн орон цалинтай ажил хийхгүй гэж бодож байгаа. Гоё юм бэ цагт баригдахгүй. Одоо энэнийхээ үр шимийг өртмөр байна. Яаж тэгвэл смарт ухаалаг ажилтیں۔ Тэ их ажиллах биш ухаалаг ажиллах хэрэгтэй тийм биш үү? Тэгвэл яаж? Яагаад би ухаалаг ажиллах хэрэгтэй вэ гэвэл баяжихыг хүсэж байгаа учраас. Тийм болохоор орхишаа нараа өнөөдөр хэцүү байгаач маргааш хэцүү байна гэсэн үг ерөөсөө биш. Тэгээд надад тарих байна.